Сайн байцгаана уу? Хөгжийн олон улсын цэцэлтэд тэмцэх 10 дугаар форум өнөөдөр буюу 9 сарын 16-нд Ордос хотын Хяа багшин дүүргийн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нэгдэж байна. Энэ удаагийн форум нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр цэцэлтэд тэмцэх ногоон хөгжил сэдвийн хүрээнд болж байгаа юм. 2 өдөр үргэлжлэх энэхүү форум нь цөлжилтийг шинжлэх ухааны үндслэлтэй хянах ногоон хөгжил ураан дор болж байна. Хуралдаанаас дэвшүүлсэн сэдвийн дагуу цөлжилтийг шинжлэх ухааны үндслэлтэй хянах, түүнтэй тэмцэх, бэлчээрийг хамгаалах, тогтвортой менежмент, газарт ээлтэй бизнесийг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг бий болгох, улс орнуудын солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх, Нэгдсэн үндэстний байгууллагын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, хөндөрлөлтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээхэд шинэ хувь нэмэр оруулах зэрэг халуун сэдвүүдийг хэлэлцэж байна. Хөгжийн олон улсын цөлжилттэй тэмцэх форум нь цөлжилтээс урьдчилан сэргийлэх хянах зорилготой дэлхийн цорын ганц томоохон хэмжээний олон улсын форум юм. 2007 онд зохион байгуулагдсан цагаас хойш 9 удаа дараалан амжилттай зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд уг форум нь олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж элсэн цөлийг хүн төрлөختөнд үр өгөөжтэй болгон зэрэг чухал нийтлэг ойлголтод хүрч, Саудын Арабын 10 тэрбум мод будны суулгацын төсөл, 3 хэмжээст фотоволтаикийн элсэн цөлийн хяналтын төсөл зэрэг олон улсын хамтын ажиллагааны төслүүд нь мод тарих технологийн загваруудыг сурталчилж байна. Уг форум нь хятад улсын цөлжилтээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үр дүнг олон улсын солилцоо хамтын ажиллагаатай хослуулан харуулж, бүс ба зам санаачилгааг хөгжүүлэх чухал цонх тавцсан болж байна.